арчлалын нүүр царай болсон заавал байх ёстой нэг номерын байгууллагууд буюу хүний эрхийн комисс гэдэг байгууллага байгаа гэж. Хүний эрхийн омбудсманы хүний эрхийн комиссийн гэдэг ийм хоёр байгууллага арчил дээр байдаг л да. Тэгээ манайхаа омбудсмен гэж яхаа болоод хүний эрхийн комиссийг авсан. Комисс гэдэг бол бүрийн эрхтэй төлөөлөгч гэсэн үг. Бүрийн эрхтэй төлөөлөгчийн бүрийн эрх нь хүний эрхийн комиссийн тухай хуулийн 13-ийн дээр бүрийн эрхийн нэг бүрчлэн хэлсэн. Тэрнийг өгөөд гомдол гаргах юм бол гомдолд нь хариу өгнө. Тэр хариу нь одоо тухайн байгууллагад шууд үйлчлэх ёстой. Хэрвээ тэр биелүүлэхгүй бол захиргааны арга хэмжээ тэр биелүүлээгүй байгууллагад очино гэсэн үг. А хоёрт нь бол гомдол биш шууд хүсэлт гаргах юм бол тэн дээр очиж ажлын хэсэг гэдэг юм уу тодорхой зүйлээ хяналт тавиад хууль тогтоомжийн хэрэгжилт, захиргааны актын биелэлт, за дээрэс нь одоо тодорхой хууль хяналтын байгууллагын хууль ус үйл ажиллагаан дээр шууд санал зөвлөмж гаргаж өгнө гэж. Тэр нь бол шууд хүчин төгөлдөр биелүүлнэ гэж. Тэгэхээр бид нар бол хоёр утгаар нь хоёулангаар нь хандсан л да. Гомдол ихлэ тавьсан. Бид нар ийм байна, та юу гэж үзэж байна гэсэн гомдлын хариу болгож өгөөгөл таныг үнэхээр зөрчсөн үнэн байна. Тэгэхээр бид нар гомдлын хариугаа бид нар цагдаагийн байгууллагад авчигдсан. Цагдаагийн байгууллага бол болон төр эрхийг тэр цагдаагийн байгууллага зөрчсөн үнэн байна гэж. Зөрчсөн үнэн байна. Зөрчсөн үнэн байна гэж. Дараа нь тэр санал зөвлөмжийг наад сонгуулийн ерөнхий оронд өгөөч. Ягаад тэгэхээр бас маргаантай ямар нэгэн асуудал гаргачихгүй тул албан ёсны наадхаа баталгаажуулж өгөөч гэдэг. Тэгэхэд бас ингээ баталгаажуулж өгөөч гэж хандхад мөн адилхан одоо өмнө байгаа танд өгсөн хариутай ижил. Өөрөөр хэлэх юм бол таны сонгогдох эрхийг зөрчсөн байна. Тийм учраас энэ та содон цэрэн дарга танаа гэж яагаад. Заавал одоо энэ асуудлыг анхааралтай авч энэ хүний ял шийдгэлтэй асуудал нь байхгүй байгааг анхаарч энэ хүний сонгуульд оруулах гэж. Бид нар сонгоод өгөөч гэж ямар тэмцэл хийгээгүй шүү дээ. Сонгох уугүй юу гэдэг ард түмэн шийднэ. Бид нар сонгуульд ормоор байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр оюун билгэн бүлэгчид дараагийн асуулт асууя. Ер нь эрх зүй талаас ялтай байдал, ялгүй байдал гэж өөр яг юу хэлээд байгаа юм бэ, тийм ээ? Тэгэхээр ер нь энэ сонгуульд хүн нэр дэвших цагдаагийн байгууллага нь ямар хамаарна? Сонгуулийн ерөнхий орноос том байгууллага болж харагдаад байна сүүл үед. Ялгүй байдал гэдэг болохоор зэрэг одоо жишээлх юм бол зүгээр хамгийн энгийн үгээр ингээд хүмүүстэй ойлгуулахад тийм ээ. Тооцох ингээд өөрөө тавьчих тий. Тэр тооцохны сүүдэр бол тусна тийм үү. Нөгөө өрсөн тооцоо авчихад ямар ч сүүдэр байхгүй юм үстэй. Яг энэтэй адилхан үндсэн болоод нэмэгдэл ялыг өршөөлийн хуулиар өршөөцсөн байхад түүнээс гарах үр дагавар уу энэ одоо ялгүй тооцох хугацаа үндсэн бол нэмэгдэл ялыг өршөөцсөн байхад яг тэрнтэйг адилхан харилцах хэрэгтэй байхгүй юу. Энийг болохоор зэрэг дээч үхэс ч одоо энэ тайлбарыг хийсэн эрэг хуулийн тайлбар дээр ч энэ байж байгаа тийм ээ. Гэтэл дээч үхийн бүрэн ирэхэд халдаад цагдаагийн байгууллага авилгатаа тэмцэх газар энэ тайлбар хийгээд байгаа. Өөрсдөө хууль зөрчөөд. Жишээлх юм бол сая бол Эрдэнэжамын дарга инхээр дарга хоёрын хувьд бол Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшиж байгаа. За энэ нэр дэвших явцад цагдаагийн байгууллагаас ялж шийтгэл дэвсэх талаар лавлгаа хүссэн. Гэтэл тэр лавлгааг бусад одоо нэр дэвшиж байгаа хүмүүст болохоор зэрэг ялгүй бол ялгүй, ялтаа бол хизээ ямар одоо хуулиар одоо шийдгсэн тэр нь өршөөлт орсон үгүй юу гэдгийг тодорхойлж бичиж өгөх хэрэгтэй лавлгаан дээр. Гэтэл сая одоо цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн одоо төвөөс лавлгааны сангаас юу гэсэн одоо хариу өгч юм. Тэгэхээр яг тэр нөгөө лавлгаан дээр бичдэг энэ хэдхэн үгээр бичихгүй хоёр хуудас тайлбар, хуулийг тайлбарлсан тайлбар ирүүлж байгаа. Гэхдээ тэр тайлбар нь болохоор зэрэг өөрсдөө цагдаагийн албаны тухай хуулийг зөрчижсэн, эрүүгийн хуулийг зөрчөөд албан тушаалын байдлаа уруулан ашиглаж тэр худлаа үндэслэхүй тайлбарыг хийж ирүүлж байгаа. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Тэгээд дээрэс нь цагдаагийн байгууллагын сонгох ирэхэд халдчихж шин. Цагдаагийн байгууллага хууль тайлбарлахгүй. Цагдаагийн байгууллага дээрэс нь зөвхөн одоо тэр хийх ёстой ажлыг хийх ёстой байтал хийхгүй одоо ажлыг өөрсдөндөө хамааралгүй юмыг хамааралтай болгож худлаа энэ тайлбар өгөөд тэгээд одоо хүний үндсүүлэн заасан сонгох ирэхэд халдаж үндсэндээ бол сонгох хэрэгтэйг тодорхойлдог байгууллага болчиход шин. Гэтэл тэр сонгох чинь үндсэн хуулиар заагдсан. 12 онд намайг түрүү Эрдэнэжамын даргын хэлдгээр улсын хурлын гишүүнээр сонгогдож ажиллах эрдэм боловсролгүй ёс зүйгүй гэж ингэж дүгнэлт гаргаж явахдаа бас л хууль хяналтын байгууллага, шүүхийн байгууллага шууд оролцох ёсгүй юмд оролцоод тийм шийдвэр гаргасан. Тэр прокурор сагсаа энэ хоёр нь ял авч магадгүй гэж эхлээд Сүхбаатар дүүргийн шүүхрээ хандж бичээд
Тэр Сүхбаатар дүүргийн шүүхийн Соён Бэрдэг гэдэг шүүгч. Нэрийн энэ хүн ял авч магадгүй. Тэм учраас сонгуульд ерөнхий ороонд энэ хүн ял авч магадгүй учраас энэ хүнийг нэр дэвшигчээс нь хасгсан чиглэл өгöd. Тэгээд сонгуульд ерөнхий ороо ийм хоёр байгууллагаас ийм бичиг өгсөн учраас тэгээд энэ хоёрыг бол нэр дэвшигчээс хаслаа. Хасахтаа мэдлэг боловсрол ёс зүйн хөрөхгүй болохгүй тэнцэхгүй гэсэн байдлаар хасъя гэсэн юм шиг хэлсэн. Тэгэхээр үндсэн хуулинд бас заасан байгаа шүү дээ. Би өөрийнхөө ч тухай ярьж байгаа биш. Ер нь хинч байсан дорж долгоор. Гин буруутай нь хамгийн одоо гол шүүхээр тогтоогдсон нөхцөл тухайн хүнийг гин буруутай тооцно гэж. Тэрнээс өмнө хинч шүүгчдэр шүүх хурал болоогүй хад прокурорч тэр дарагч тэр цэрэгч тэр хэнийг нэг гин буруутай гэж тооцож болохгүй гэж. Тэгэхээр манай хууль шүүхийн байгууллага тэр үед бол энэ хоёрыг сонгуулийн дараа шорон тэнгэсэн төлөвлөгөөтэй байсан гэдэг нь элбэг дөржин даалгавар байсан гэдэг нь тэр соён бидний өөрийнх нь бичгээр цагсаагийн бичгээр тэрийг дагаж сонгуулийн ерөнхий орны гаргасан шийдвэрээр нотлогдож байгаа юм. Одоо яг нэг үгээрхтөө намайг ахаад 16 онд сонгуулийн дараа ахаад шоронд хийх төлөвлөгөөд байж л байгаа. Тэр нэг л хүнтэй тэмцдэг нийт ард түмнийхээ эрх ашигыг мартчихсан. Нэг л хүнийг л орон шоронд оруулж ийж өөртөө тэр 5-7 мэтийн том ордуудыг өөртөө өмчиж авдаг. Нэг л хүн л одоо тэр ард түмнийг хамгаалаад ард түмний тухай дуулаад мэдээд энэ нөхрийг ингээд багтаа хамт гаргачих юм бол дэмжих юм бол эсвэл дэмжих болцоог ард түмэд өгчихвөл ард түм дэмжиж гээд байна гэж яагаад тэр хүнийг л одоо дарж авъя гэж. Тэгээд би АТГ гэдэг байгуул хариу бичиг явуулж байхдаа ГТГ явуулж исэн. Ганцхан энэ хоёртой тэмцэх газар гэж. Одоо Монголын шүүхийг ч гэсэн ганцхан энэ хоёрыг шүүх. Цагдаагийн байгууллагч ганцхан энэ хоёрыг л цагдах байгууллага. Болгож л одоо бичээс аргагүй ийм байдалд орчод байгаа маа. Одоо сонгуулийн ерөнхий ороо маань ганцхан энэ хоёрыг сонгохгүй байх хороо болж шít. Нэг дэвшүүлэхгүй байх хороо болж. Тэгээ би бол зарим хүмүүс тааралдаг. Одоо та дүр болчихвол яасан гэж. Би танаас асуух гэсэн. Тэгэхээр одоо тэгж ярьдгийг. Тэгэхээр би ингэж боддог юм аа. Би бас тэр хүмүүс хэлчихсэн. Тийм ээ тийм. Хуулинд үндсэн хууль энэ хоёрт хамаагүй. Ялангуяа үндсэн хуулийн сонгогдох эрх энэ хоёрт хамаагүй. Эрүүгийн хуулиуд ерөөсөө энэ хоёрыг л ганцхан ялгаж байгаа, ял өгч байгаа хууль гэж ингээд тодтол бичээд өгөх юм бол би ерөөсөө болчихж. Тийм. Би болоход бэлэн байна шүү дээ. Тэгтэл дээр үндсэн хуулийн дээр чинь ганцхан энэ хоёрын эсрэг гарсан хууль, эсвэл энэ хоёрын төлөө гарсан хууль, эсвэл эрүүгийн хуулийн дээр ганцхан энэ хоёрын эсрэг юм уу төлөө гарсан хууль бичээгүй учраас ард түмж мэдэхгүй, би ч мэдэхгүй байгаа учраас ард түм намайг үгүй та нэрийг дэвшүүлээ. Энэ манан одоо хэтэрлээ. Манангаас бид залхлаа. Өөр сонголт бидэд өгөөч. Өөр бас нэг гарц өгөөч. Өөр бодол төрүүлээч гэж байгаа учраас би намынхаа нөхдүүдтэй ярихад намын нөхдүүд маань намайг нэр дэвшүүлсэн байхгүй юу? Ингээд Эрдэнэжмийн даргыг манай баас хүү гişмж гэх юм ингээд нэр дэвшүүлсэн ба штэ. Тэгэхээр бидний нэр дэвшүүлсэн ингээд хасгаж орлоод байгаа нь нийт ард түмний эрх ашигт ноцтойгоор шууд халдж байгаа. Халддаг гэж бид үзэхээс барахгүй байгаа. Би тэгээд ингээд энэ бүх байдлаас болоод ингээд буугаад өгөх юм бол ингээд хилээ гаргаад дээшээ твтээд өгөх юм бол энэ манангийн эрх баригчдын одоо энэ элбэг дөрж сайхан бэлэг нарын тийм санжийн баяр нарын бодож байгаагаар далсан газар далд ороод далаасан газар ил гарч гүүгээд байх юм бол энэ ард түмэн яах юм бэ? Хин ард түмийг өмгөөлөх юм бэ? Хин ядууралтай тэмцэх юм бэ? Хин өрийг шийдэх юм бэ? Хин хямарсан байгаа эдийн засгийг нийгмийн асуудлыг шийдэх юм бэ гэдэг дээр том асуудал тэмдэг гарчаад. Яг нэг нүгөө хэлэхэд бол би ард түмэнд өөрийгөө өртөө гэж боддог учраас тэр өрөө төлөхөд л тэмцээд байгаа шүү дээ. Олон хүн бол өргүү гэж боддог юм шиг. Харин өөртөө өөртөө тоовдоход ард түмэн надад өртөө гэж боддог шүү. Тэгээ элбэг дөржил ард түмэн надад өртөө гэж боддог шүү. Би бол тэгж боддог. Монгол улсын ерөнхийлөгч хамгийн ард түмэндээ өртөө хүн гэж би боддог. Би тэгж л ажиллаа хийжсэн. Одоо ч гэсэн хэдийгээр тэр ажлыг намайг луйвардж булхаацчаад авсан ч гэсэн би өөрөө насан туршдаа ард түмэндээ өртөө үлдсэн хүн гэж өөрийгөө боддог байхгүй юу. Тэгээ тэр өрөөл төлөх гээд байгаа шүү дээ. Тэгээд тэр өрөө төлөхийн тулд тэр үндсэн хууль заасан сонгох эрхийн дагуу хуулийн дагуу нэрээ дэвшүүлээд хуулийн дагуу ард түмэнтэйгээ уулзаад тэгээд сая манай баасгүй гүшүүн чиллээ ярьж юм дарагчсан суулгалаа. Ер нь би яг 100% өөрөө сонгогдож бас баталгаа байхгүй шүү дээ. Ард түмэн сонгохдоо хэнийг сонгох гэдэг энэ хоёрыг сонгох гэдэг юм уу? Эсвэл сонгохгүй гэдэг юм уу?
Эсвэл элбэдэржи сонгоё гэдэг юм уу? Сонгохгүй. Энийг өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхин тулд бид хоёр хоёулаа нэр дэвш хэрэгтэй байх хэрэгтэй. Яг элбэдэрж нэр дэвш хэрэгтэй байдаг. А энэ хоёр ирэхгүй гэдэг юм бэ гэдэг л ард түмэн гайхаад арайч тэхгүй бидтэй. Арай үгүй байлгүй дээ гэд ингээд гайхаад хараад байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө гар хөл болсон нөхдүүд нь арай үгүй байлгүй дээ гэж айж байлгүй дээ гэж айжсэн тэр муухай шийдвэр гаргаж сууж. Тэгээд шийдвэрийн 12 оны шийдвэрийн доор гарын үс зурсан хүмүүс нь хэн байсан? Манай төлөөлөгч Лусан жиг гэж нөхөр 12 онд ийм эсрэг утгагүй хууль зөрчсөн шийдвэр гаргаж ирсэн. Нарийн бичгийн дарга буюу орлогч дарга нь аны төлөөлөгч Содон Цэрэг байсан. Одоо хин ийм шийдвэр гаргаж байна. Энэ гар хөлн болж сонгуулийн ерөнхий орыг төлөөж сонгуульд энэ хоёрыг оруулахгүй гэсэн шийдвэр гаргаж байна. Сонгуулийн ерөнхий орны дарга нь болцсон одоо нэг аны төлөөлөгч Содон Цэрэг дахиад тэгээд түүний орлогч буюу нарийн бичгийн дарга маны төлөөлж болсон болд сайхан. Ингээд ман ерөөсөө яг л манан энэ шийдвэрийг гаргаад иччихв. Ингээд сууж байна. Монголыг бол эдгээр одоо юу гэдэг юм хууль энэ орнд байхгүй гэдэг. Энд хүний эрх байхгүй гэдэг. Ийм орн болох гэж улаан зүтгэж байна. Энд бол ганцхан баялаг байна. Тэрийг бид авна гэж ингэж улаан зүтгэж байна. Тэрийг талсан зогсооё гэж бодглохлоор орон шоронд оруулах, сонгуульд дэвшүүлэхгүй байх. Ийм бүхий л одоо хууль зөрчилгөөсөд явуулж байна. Тэгээ би бас сүүлд гэж хэлж байгаа. За бид өнгөрсөн 4 жилд бол мантайч, антайч хамтарсан газрыг байгуулж ажилласан. 12-ны сонгуулийн төв яаж хосон бэ гэхээр анч тэр, манч тэр, Монгол Ардын Усалдаа, Монголын үндэсний айс намын шудраг шившил аль нэгэн дангаараа засгийн газрыг байгуулах болцоог байсан. Тэгээ ан эхлээ биднийг болсон. Хамтарч ирсэн. Дээр нь нэмээд маныг болсон. Ман орж ирсэн. Дараа нь энэ хоёр хоорондоо муулцаад ман гараад яваад авсан. Эсвэл ан хөөгээд явуулсан. Одоо биднийг ан хөөх гэж оролдож байгаа. Сайхан билег хүртэл сая манай 3 сайдыг хөөр туунагсан маягийн утга бүхий бичээд явж байсан шүү дээ. Тэгэхээр ийм одоо түншүүд юм байна. Энэ л ард түмний түнш биш байна. Хамт ажиллаж байгаа түнштэйгээ ярьсан хэлсэн нь тийм ээ. Та сонгуульд орох бүрэн эрхтэй. Бүр сайхан билег, зээн хол дарга. Одоо энэ арчс намын нөлөө бүхий фракцуудын дарга нар бүгдээрээ тэр Тэмүүжин одоо гишүүн. Би тэр хүнтэй найз биш. Тэгтэл өөр намын хүн, манай намын хүн биш. Тэгтэл тэр Тэмүүжин чинь ягаад энэ хоёр болохоор энэ хууль өршөөлийн хууль хамаагүй болоод бусдад хамаатай байсан. Сошиалар ил тод явсан. Яг өөрөө тэрийг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд би тэрнийхээ дагуу ингээд уулзаад ярихад бол тийм ээ. Таавал сонгуульд орлого яах юм бэ? Бүгдээрээ зааж байна. Энэ элбэдэрчин даалгавар. Элбэдэрч хоёр яатсан юм бэ? Энэ элбэдэрч яасыг өшөө хонцсон санд хүн бэ? Ямар муухай өшөө хонцсон санд хүн бэ гэд өөртөө гачлаа толгой шигтэй байж. Хамгийн сүүлд би сайхан билэгтэй уулзаад "Гой чи юу болж байгаа юм бэ? Яаж байгаа юм гэхээр бол юу ч хэлж чадахгүй доош хараа. За би энийг хөөцөлтөе. Тийм л дээ тийм. Гэхдээ та аргаа ядаад сүүлд нь сулхаан дуугаар та элбэдэрчтэй уулзах уу гэж. Гэхдээ би уулзъя да. Гэхдээ энэ үр дүнтэй уулзалт баймаар байна. Тэгэхгүй нэг хоёр хүн уулзаад одоо яах юм? Хэрэлд зодтолж гарах юм уу? Худлаагаас гар хүлээ барьж инээсэн манайсан баягаар гарах юм уу? Бид урагшаа хийж ажил хиймээр байна шүү дээ. Би нэр дэвших асуудлаа шийдвүүлэх, бусдад асуудлыг шийдвэрэхин тулд элбэдэрчтэй уулзъя. Гэхдээ элбэдэрч ирж мэддэг хүн биш байхгүй юу бас? Чи ягаад заавал намайг элбэдэрчтэй уулзах гэдэг юм бэ? Ягаад элбэдэрч мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь хууль зөрчиж шүү дээ хэлж байгаа. Ийм бусрамг үйл явдал болж байгааг би өөрөө мэдж байгаа учраас өөрөө тэрийг мэдээллийг бүр шууд амнаас нь өөрөө авч байгаа учраас би энийг хэлж шүү дээ. Би одоо тэгсийн гинлээ мэдхгүй тэгс дуулдсан шүү дээ гэж ингэж би хэн нэгэн 3 дахь 4 дахь хүний амаар дамжуулж ийц ярихгүй шүү дээ. Тийм учраас бол одоо арчс намын нөхдүүдтэй ба амралт